Японы засгийн газрын тусламжаар хэрэгжсэн JICA-гийн техникийн хамтын ажиллагааны бүсэд болох ерөнхий боловсролын сургуулийн ердийн хоол үйлдвэрлэлийн төслийг 2021 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дугаар сарын хооронд Улаанбаатар хот, Дундой, Уранга аймагуудад хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын засгийн газрын 2006 онд баталсан эдийн засгийн хөтөлбөрийн журамтай уялдуулсан уг төслийн хүрээнд орон нутгийн боломжит тулгуурсан шинэ тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан эдийн хоол үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтийн орчин бүрдүүлэх, улсын сургуулиудад аюулгүй шинэ тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан эдийн хоол үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, төрийн захиргааны бүтцийг чадваржуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Японы улсын элчин сайдын яам болон JICA байгууллагын төлөөлөл уг төсөл амар үр дүнд хүрсэнтэй танилцаад Дундгов аймгийн сайн цагаан сумын Мандал ерөнхий боловсролын сургууль зочлоо. Мандал сургууль нь зорилттой сургуулиуд дотроо хоол, шинэ тэжээлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө гаргаж, хоол зүйч төдийгүй сургуулийн бүх ажилчид энэхүү төлөвлөгөөнд тулгуурлан сурагчдад шинэ тэжээлийн боловсрол олгодог болсон ганц сургууль нэжээ. JICA хэрэгжихснээс хойш судалгааны үр дүнгүй байгаа л да. Тухайн хүмүүсээс авсан судалгаагаар цусан дахь Д витамин, кальцийн хэмжээ бага, олон төрлийн хүнсний ногоо хэрэглэдэггүй хүмүүс одоо нийт сурагчдын 37.5%-ийг эзэлдэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлууд байсан. Тэрийг бид JICA олон улсын байгууллагын одоо үдийн хоол дэмжих хөтөлбөрөөр хэрэгжээд биднээс тусгар нь өөрсдөө сургуулийн менежментийг ашиглаж сүү хөтөлбөрийг анхлаа одоо сургуультай туршлага болгон хэрэгжүүлсэн. Одоо тэр хөтөлбөр маань одоо улсын хэмжээний жишээ хөтөлбөр болсон бас хэрэгжиж байна. Нэг хүүхдийн 1500 төгрөгөөс үдийн хоол. Тэгээд өнгөрсөн оны 1 сард 2500 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Тухайд 1500 төгрөг байх сургуулийн үдийн хоолоор авах хичнээн маань 610 ккал байдаг. Тухайд бол нэг ойролцоогоор нэг 300-аас 400, 450 гэх юм уу. Тиймэрхүү л байсан. Тэгээд нөө төсөв тооцооны хувьд нэг дутагдaltaй яваад учраас тэнд жоохон хүргэхэд хэцүү байсан. Одоо 2500 болсон бас арай дөхөн болчиход байгаа. Ер нь хоёр үндсэн хоол, сет хоолуудыг ерөнхийдөө өгөх боломжтой болсон. Одоо манай эцэг эхчүүд чинь анх бид нөө сүү хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж ярьлаа сая тийм. Тэрийг хамгийн анх дэмжлэг үзүүлсэн манай эцэг эхчүүд байгаа. Тэгээд одоо энэ нөгөө нэг энэ ширээ цасан аяг тавгнууд маань бас манай эцэг эхчүүдийн нэмжлэгтэйгээр 100% бас шинжлэгдсэн байгаа. Ерөнхийдөө эцэг эхчүүдийн оролцоотойгоор үдийн хоолныхаа эцэгчүүд маань үдийн хоолны талаар мэдээлэлтэй болон бид нар эцэгчүүдийн дэмжлэгтээр хүүхдүүдтэй эрүүл чанартай хүнсээр бас үйлчлэх боломж гарч байгаа гэж байна. Ерөнхийдөө яг нь төс хэрэгжиж ихснээс хойш шимтгийлийн боловсрол түнд их орж байгаа гэж би ярьсан та. Тэн дээр яг нь судалгаанууд нэлээдгүй авагдж байгаа. Одоо нэг таргалтай хүүхдүүд тэнгууд одоо кальц, Д витамины төсөлт одоо манай ч уг нь говь нутаг манай чинь газар тариалгаас илүү малажгүй хөгжсөн газар байхгүй. Гэхдээ яг тулгамжийн асуудлын өрөөс сүүсүн бүтээгдэхүүний хэрэглээ маш бага гэдэг байсан. Тэгээд тэрийг одоо нэг төсөл хэрэгснээс хойш сүү хөтөлбөр хэрэгжээд бүр маргааш мөрөг Д витаминаар баяжуулсан сүү хөтөлбөр өгөх байхгүй. Тэгээд одоо хүүхдүүдийн дунд хүнсний ногооны мэдлэг нэмэгдэж байна гэх юм уу. Тиймэрхүү нэлээдгүй сайн үр дүн гарсан. За одоогоор яг манай сургууль дээр 30 нэр төрлийн үндсэн хоол, 30 нэр төрлийн шүлтэй хоол, 18 нэр төрлийн салаад, 4 нэр төрлийн сүүн шүл зэргүүдэд үүсэж байна. Тэгээ яг сар бүрийн цэс мэдээж давтагдахгүй байхаар төлөвлөж байгаа. Сар болгоноор тооцоод өнгөн систем, тэнцвэртэй цэсний одоо 5 бүлгийн үнсийг ашиглаад тэнцвэртэйсээр өнгөн систем ашиглаад гэсэн зөв. Хүүхдүүдээс авсан өглөөний цайны талаар судалгаа авахад дийлэнх нь өглөөний цайн тогтмол ууж чаддаг. Одоо чинь ар гэрийн шалтгаан ч юм уу гэдгээр ингээд зөндөө шалтгаанууд байгаа. Тэрийг яг бид сургуулийн хэмжээнд шийдэх боломж нь юу байна гэдгийг судлаад тэгээд за зөвлөө сургууль дээр энийг үдийн хоолоор нь үйлсээд эхэлж хүүхдүүдэд үйлчлэе гэж бодож байна. 2016 онд бид үдийн цагийг бас үдийн хоолд болгоод 7 хоногийн одоо 5 өдрийнх нь 3 өдөр халуун хоол, за 2 өдөр нь бидний бүтээгдэхүүн бодлоор зохион байгуулалтыг хийж явсан. Тэгэхээр эндээс ингээд бид нар яриад одоо цэгнүүд одоо бидний хувьд бол сургууль байгуулсан цагаас эхлээл үдийн цагийг үдийн хоол руу болгож эхэлсэн тийм онцлогтой байгаа. За тухайн үед бол нэг хүүхдэд орсон 600 төгрөг байсан. За 600 төгрөгийн дараа бас хурдаас цааш шийдвэрүүд гаргаад 900 төгрөг болсон. За 900 төгрөг болоод ирэнгүүт нь бид нэр 900 төгрөгөө хүүхдэд яаж одоо үйлдвэрлэж байх ёстой гэдэг үгээс бас 7 хоногийн 5 өдөр тавуулан ингэ хоолтой болгосон. За дараа нь мөнгө нь бас нэмэгдээд 1500 төгрөг болсон. За яг нь өмнө нь бол харьцангуй өсөд явж байгаа ч гэсэн бидний хувьд бас 1500 төгрөгөө бас хүүхдэд яаж үйлдвэрлэж байх вэ? Хүүхдийн эрүүл мэндийг яаж дэмжих вэ гэдэг үгээс 1500 төгрөгөөр ийж хүртэл хоолыг өгч гисэн байгаа. Тэгээ одоо бол үдийн хоолны нэг хүүхдэд орсон бол 2500 төгрөг байгаа. 2500 төгрөгөөр бол манай сургуулийн 700 орчим хүүхэд хамтж байна. 1-5 дахь ангийн. За бидний хувьд зөвхөн одоо нэг багагийн хүүхдүүд хоол идэхээс илүү хүүхдүүд маань дунд ангид орж ирэхээр үдийн хоолой маш их хамтлагдаг үйлддэг. За тэгээд багагийг бодох юм бол бас ахлах дунд ангийн хүүхдүүдийн сургууль дээр
өдөржин байдаг. Олон төрлийн хичээл болдог. Секс дуулан сонгож өгөх хичээл, цахим сонгож гэдэг юм те. Сургууль дээр өдөржин байгаад байдаг. Энэ дээр нь бас бид нэр хүүхдийн мөнгөө өөртөө зарцуулъя гэдэг уриалгыг бас эцэгчүүдтэй хэлээд манай эцэгчүүдийн хувьд бас дэмжиж 7 хоногийн 5 өдөр ахлах тунд ангийн хөтөлбөр маань өдөр хооллох гэсэн. Тэгээ энэ үдээс таагүй бид нэр 2024 оны 9 сараас эхлээд одоо бүтээл ажлуудаа хангаад 2024 оны 9 сараас эхлээд өдөр хооллох хамаарч гисэн байгаа. Тэгээ ахлах тунд анги дээр нийтдээ 200 орчим хооллогчид. За хүүхдүүдийн хувьд хүсэлтэд гаргаад тэгээ өдрийн 3 хоногийн эцэгчүүд ингэж дэмжүүлээд тэгээд 7 хоногийн 5 өдөр сургууль дээр хоол идэхийг боломжтой болсон байна. За JICA төсөв хэрэгжснээрээ бол бид нар бас сургуулийн өөрийн одоо нөгөө орон нутгийн онцлогтой явж исэн үйл ажиллагаагаа илүү их одоо Японы туршлагыг бас нэвтрүүлэх боломж бас бүрдсэн. За миний бие бас Японд өдөө хоолны чиглэлээр бас мэргэжилтэй ажиллаж бас 7 хоногийн 10 хоногийн оноос олон хамраад ирсэн сертификат авсан. Тэгээ энэ үеэрээ бас бид Японы өдөө хоолыг хэрэгжүүлж байгаа туршлагаа за тэгээд өдөө хоолны сонин гаргадаг бас туршлагыг бид нар олж авсан. Тэгээд энийг бол бас 2015 оны 9-10 сараас сургуулийн өдөө хоолны сонин гэж гаргасан байх шиг. За JICA төслийн өрөөнд бас манай сургуулийн даатгаврын томд хөрөмжийн шинжилгээг бас сайн хийж өгсөн. 50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд энэ хөрөнгө оруулалтыг хийж ирснээрээ бид нар бас нөгөө аймаг орнуудын дэмжлэг бас давхар олж ирсэн. Тэгээ одоо нэг сургууль бид дагаад ахлах тунаагийн хамтуудад өдөө хоолой өгөх боломжууд бас нэвлэлээр бүрдсэн байгаа. За одоогийн байдлаар манай ахлах дунд анги болон багангийн сурагчдаас нийлүүлэх юм бол 1150 сурагчаас 900 хүүхэд нь хамаарч байна. Тэгэхээр нийтдээ бол 80 орчим хувийн өдөө хоолой бүрт бүрээ хамаарч байгаа. За үлдсэн хүүхдүүдийн хувьд бол гэр орхон за асуудал одоо гэртээ очиод цагаан очих боломжтой гэдэг ийм судалгаа авсан. Бусад сургуулиудын хувьд бол өнгөрсөн жилээс энэ үдээс тамаа хэрэгжихсний арга дээр бол аймгийн төвийн бас зарим сургуулиуд энэ үдээс тааг бас судлаад энэ хэмжээс хэрэгжүүлж байгаа гэдэг ийм бас хэрэгжүүл яригдж байгаа. За манай Политехник коллеж бас оюутнуудаа бас яг энэ манай зарчмаараас хоол өгөх зүйлүүд ярьсан. Тэгээд JICA-гийн төслийн өрөөнд бас төсөл одоо хэрэгжүүлэхэд хамаарч байгаа аймагуудаа бас энэ үдээс таавас бид нар бас танилцуулсан байгаа. За Өрөнгөө аймгийн 2 сургууль, за Говьсөнгөр аймгаас бас туршлага судалсан. За Баян-Хонгор аймгийн бас сургууль, за нийслэлийн бас 2 сургууль байгаа. Тэгээд бичлэгээр одоо аймгийн төв бас аймгийн бас 18 сургуулиудаа бас бас танилцуулж байна. Сургуулийн бид нар JICA төслийн дэмжлэгээр сургуулийн гадаа хөдөлмжийг өнгөрсөн жилээс ажилтнанд оруулсан. Тэгээд энэ жилийн үед бид нар 2 дахь жилдээ ажиллаж байна. Одоогийн байдлаар нэг 4-5 төрлийн 20 ногоон бас хүүхдүүд бааш туугаад карьер болоод явж байгаа. Тэгээд хөдөлмжөө бол бид нар хамгийн гол зэгчээс авах дээр давхар ашиглах байдлаар зохион байгуулалтыг явуулдаг. За бидний хувьд бол бас газрын шин гэсэн төсөл төлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлээд явж байгаа. JICA болохоор бас хамтарч бас тэмдэг үзүүлдэг. Тэгээд энэ дээр бол бид нар 4-5 одоо судалгааны интеграцтай. За тэгээд 4-5 ангийн хүүхдүүд маань сургуулийнхаа хашаанд тарьсан хүсэл ногоог хурааж авах. За мөн одоо нэг шин тэжээлийн бас судалгаа үйлдвэрлээд хоол зүйчгээ заав зөвхөн 23 бүлгийн бас хоол хийж хайлт тийм үдээс тооцоолсон байгаа асуудал байгаа. За сургуулийн хувьд бид нэр гадна талбай дээр жижиг гэлтүүгээр хүүхдүүдийн оролцоод байгаа бол жил болгоно 4-5 төрлийн хүсэл ногоог бас таниад байна. Амар амцрынгийн буян гэдэг JICA-гийн ангийн амар жаргал багшийн анги. Миний дуртай орох юм бол улаан тамирчид тусдан тэгээд өдөө хоолны өөрөө ингээд амар гоё бараг 1000% амар гоё хоолндоо цаддаг. Тэгээ ер нь бол ингээд бараг хоолоо барахгүй шиг бараг гэж том болол гардаг.